Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. XS Traders Club-ийн зүгээс Forex-ийн анхаар шатны хичээлийг үе шаттай хүргэж байгаа билээ. Манай өнөөдрийн хичээл бол хэрхэн захиалга өгөх вэ? Агуулга. Хичээл 4 үндсэн сэдвээс бүрдэх ба 1-р захиалга өгөхөд юу хэрэгтэй вэ? 2-р худалдан авах буюу buy command гэж юу вэ? 3-р зарах захиалга буюу sell command гэж юу вэ? 4-р өөрчлөлт захиалга гэж юу вэ? 1-р хэсэг. Хэрхэн захиалга өгөх вэ? Танаас дараах зүйлсийг заавал шаардна. Үндсэн бичиг баримт ба бусад бичиг баримт, компьютерийн анхаар шатны мэдлэг, арилжаа хийх мэдлэг, мөн арилжаа хийж эхлэх мөнгө хөрөнгө хэрэгтэй. Үүнээс гадна чухал хэрэгтэй зүйл бол компьютер болон гар утсан дээр хэрэглэх MetaTrader програм юм. Та энэ програмыг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. 2-р хэсэг. Худалдан авах захиалга буюу buy command гэж юу вэ? Buy command-ыг дараах тохиолдолд ашиглана. Ханшийг ямар нэгэн шалтгаанаар шууд болон дан байдлаар өснө гэж бодсон үед buy захиалга өгнө. Түүнчлэн buy захиалгын үед хослолын суурь болоод хүчтэй болж байдаг. Дараагийн хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлана. Дараах жишээнээс үзэхэд доороос дээш хүчтэй өсөлт явсан байна. Хэрв энэ чарт Euro USD хослолын чарт байсан гэж үзвэл энэ өсөлтийн үед Euro валют хүчтэй болж Еврогийн эсрэг USD хүч султай болсон гэсэн үг юм. Хэрвээ та манай хамгийн ихний хичээлийг үзсэн бол тэр хичээл дээр Forex бол хамгийн энгийндээ солилцооны зарчим дээр суурилсан бизнес гэдгийг тодорхой тайлбарласан байна. Жишээ нь Euro USD хослол байг. Buy захиалганы солилцооны зарчим бол buy захиалга өгсөн үед суурь валютыг өөртөө авч буй хэрэг юм. Гар утас болон компьютер дээр дараах байдлаар харагдах ба эдгээр тодруулсан хэсгээр дарж buy захиалга өгнө. 3-р хэсэг. Зарах захиалга буюу sell command гэж юу вэ? Зарах захиалгыг та хамгийн энгийн байдлаар ханшийг унана гэж таамагласан бол sell захиалга өгнө. Мөн ханш унаж байхад хослолын туслах валют хүчтэй болж байдаг. Дараах жишээн дээр тайлбарласан байна. Евро фунтын ханш энэ үед унсан гэж үзвэл дараах нөхцөлд фунтын ханш чангарсан байна. Sell command-ын солилцооны зарчим бол хослолын туслах валютыг sell дарснаар өөртөө авч байгаа явдал юм. Дараах тодруулсан хэсэг дээр дарж та sell command-ыг өгнө. 4-р хэсэг. Урьдчилсан захиалга гэж юу вэ? Та ямар нэгэн байдлаар яг одоогийн ханшаар захиалга өгөх тохиромжгүй санагдсан. Эсвэл гар утас болон компьютерийн ард суун ханшийг хянах боломжгүй болсон үед урьдчилсан захиалга командыг ашиглана. Урьдчилсан захиалганы дараах 4 төрөл байна. Buy stop, buy limit, sell stop, sell limit. Эдгээр 4 төрөл нь тус тусын үүрэг зориулалттай. Эцэст нь хэлэхэд buy sell захиалга эсрэг тесрэг бөгөөд аль алинаар нь ашиг хийнэ. Хэрв таны захиалга зөв яваад эхлэхэд ашиг бодогдно. Буруу явбал алдагдал бодогдно. Хангалттай хэмжээний ашиг болон алдагдал бодогдож байна гэж үзвэл та нээсэн захиалга хаах арга хэмжээ авч ашиг болон алдагдлаа хүртэнэ. Танд арилжааны амжилт хүсье. XS team байлаа. Take a step back to see the truth.